наран тул зах дээр одоо хөдөлмөрлөж байгаа худлаа эрхлэгчдийн хүсэлтээр манай Ганбаатарын өргөдөж ирж байгаа. Бид нар одоо 2 жилийн өмнөөс бид нар хүсэл тавьсан байгаа. Тэгээ одоо наран тул дээр ажиллагчдын одоо албан бус хөдөлмөр эрхлэгчдэд нэрлэдэг шүү дээ. Тэгээ энэ чиглэлээр бол одоо бид асар олон проблем байгаа. Асар олон асуудлууд байдаг, толгомцсон асуудал байдаг. Юуны өмнө бид нар ямар асуудал одоо бид тавьж байгаа гэхээр энэ зах зээл шилжсэн үеэс эхлээд одоо энэ хөдөлмөр наран тул дээр хөдөлмөр эрхэлж байгаа улсуудад зах зээлийн одоо үндэс суурийг тавигчид байгаа. Тэгээд дээр нийгмийн даатгалын асуудал одоо маш хүндэрч байгаа. Олон 100 мянган хүн хөдөлмөрчид одоо нийгмийн даатгалд одоо нас нь олонгууд хамрагц төлөвлөрөөс байхгүй судалгаа хийж үзэхэд тав хүрэхгүй хүн хамрагч байгаа. Тэгээ одоо нийгмийн даатгалд бид нар одоо энэ ажилласан жилиг яах вэ гэж хэдэн зуун мянган хүн одоо тэтгэвргүй болж гарч штэ. Нарантуул олон улсын худалдааны төвийн үйлдвэрчний эвлэлээс бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлт болон бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн 1000 гаруй иргэдийн урагдлыг хүргүүлээд байгаа гинэ. Дулааны улиралд ч нэх асуудал гаргаад байгаагүй ч өвлийн улиралд хүйтэн цементэн дээр өглөөнөөс өдөш хүртэл зогсож ажиллах эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн асуудал хүндхэн байдгийг мэргэжилтнүүд ч хэлдэг юм а. Иймд тэдний дээрх тавьсан нийгмийн асуудлыг цаг алдалгүй шийдэж өгөхийг уулзалтын үеэр тэд хүсэж байсан. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Стандартчлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар 12 шинэ стандартыг баталсан бөгөөд нийгмийн хариуцлагын удирдамж MNS ICO 26,000 стандартыг хэлэлцэн баталсан байна. Монгол Улсын засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолоор стандартчлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллагын төлөөллөөс бүрдсэн 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байдаг билээ. Үндэсний зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь хуралдаан бөгөөд сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт хуралддаг юм. Өнөөдөр болсон энэхүү хурлаар 12 стандартыг баталлаа. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагын шалгалтыг зохион байгуулах стандарт журам батлагдсан юм а. Тэгэхээр өнөөдөр стандартчлалын үндэсний зөвлөлийн хурлаар энэ нийгмийн хариуцлагын олон улсын стандарт 926,000-ыг үндэсний стандарт болгож баталж өглөө. Тэгээ энэ стандартыг одоо үндэсний стандарт болгосон явдалд бол бизнес эрхэлж байгаа байгууллагууд бол маш талархтай хүлээж авч байгаа юм. Ер нь нийгмийн хариуцлагын энэ стандартыг ингээ баталсан явдал бол одоо ерөөсөн бизнес эрхэлж байгаа хүмүүс нийгмийн үнэлэх хариуцлагаа яаж дэвшлүүлэх вэ? Ер нь төрийн нийгмийн хариуцлага ямар байх юм? Иргэний нийгмийн хариуцлага ямар байх юм гэдгийг одоо ингээд маш сайн заагалж өгсөн юм зүйл боллоо. Одоо бидний үүрэг бол олон юу байх вэ гэхээр энэ нийгмийн хариуцлагын стандартыг ерөөсө гол нь одоо зөв сурталчилж бизнесийнхэнд хүргэх, энэ стандартын хүрээнд одоо бизнесийнхээ үйл ажиллагааг эхэлж явуулах асуудал нь бидний одоо гол зорилт болж байгаа юм. Энэ стандарт хэрэгжснээр одоо зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид тосолоо зогсохгүй энэ гаднаас орж хөрөнгө оруулж байгаа компаниуд ч гэсэн одоо төрийн зүгээс, иргэдийн зүгээс одоо тавихад бол асуух асуултын нэг болж орж байгаа хгүй. Нийгмийн хариуцлага одоо стандарт хэмжээнд хэрэгжүүлсэн үү? Байгаль орчны хамгаалах асуудал дээр одоо хэмжээнд ажиллаж байна уу? Ажилчдын хөдөлмөрлөх эрхийн асуудал одоо хангагдсан уу? Одоо хүний эрх одоо хангагдж байна уу? Эдийн засгийн эрх хэрэгчлээ байна уу гэдээ одоо яг одоо стандартын хүрээнд л одоо байгууллагууд үзэх явуулцтай гэдээ гараад ирж байгаа юм сайн талтай. Энэхүү ISO 26,000 стандартанд батлагдсанаар дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг хүлээс нэгж ажилтан тухайн аж ахуйн байгууллагын удирдлагад шууд захирагдаж зохион байгуулалтын хувьд хараа тус байхаар тусгагдсан байна. Түүнчлэн нийгмийн хариуцлага нэмэгдэх давуу талтай юм. Өнөөдөр стандартчлалын үндэсний зөвлөлийн хурлаар нэр бүхий 14 стандартыг хэлэлцлээ. Эдгээрээс олон улсын стандартчлалын байгууллагаас батлан гаргасан ISO 26,000 нийгмийн хариуцлага, эрх нийгмийн хариуцлагыг явуулах ёстой гэсэн талаар удирдамжийн стандартыг батлан гаргалаа үндэсний зөвлөлөөс. Энэхүү стандарт нь батлагдсанараа олон нийтийн дунд яг нийгмийн хариуцлага гэдэг маань яг ямар ойлголт байд юм бэ гэдэг нэг мөр болох ёстой тийм стандарт юм байна. Мөн ямар байгууллагыг бид нар нийгмийн хариуцлагатай байгуулга вэ гэдгийг тавьж өгч байгаа, зөвлөмжилж өгч байгаа гол олон улсын стандартчлалын байгууллагаас гаргасан стандарт юм байна. Стандартын зөвшөлтлийн баримт бичиг байдаг учраас техникийн хорооноор хийлцэн стандартын төслийг салбарын яам дахиадлаг, шинжлэх ухааны байгууллага, хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлийн саналыг заавал тусган хэлэлцэн баталдаг байна. Өнөөдөр батлагдсан 12 стандартаас онцлон батлагдаж буй стандарт нь нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ISO 26,000 стандарт байлаа. Энэ стандарт хэрэгжснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн хариуцлага нэмэгдэх юм а.
Япон улсын зам барилгын цогц систем болох DigiSpart программыг Монголд анхудаа нэвтрүүлэх, мөн танилцуулах семинар өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү семинараас хийсэн сурвалжлагыг үзэгчдэнд хүргэе. Зам дагаж хөгжүүлэрнэ гэж ярьдаг. Тэгвэл өнөөдөр замын засвар үйлчилгээ стандартыг багцлж цогцоор нь шийдэх боломжтой DigiSpart программыг танилцууллаа. Энэ програм нь 1989 онд анх худалдаанд гарснаас хойш одоогоор Япон улсын 27 мянган орчим компанид ашиглагддаг байна. Уг програм нь цахим бүтээгдэхүүний хөгжлийг сайтар судалсны үндсэн дээр бүтээгдсэн бөгөөд зам барилгын ажлын нийтлэг, техникийн нөхцөлд нийцсэн тойрон зураг, стандарт хэмжээнд үндэслэн өөрчлөх, нэмэлт оруулах, шинээр боловсруулах зэрэг үйлдэл хийдэг тул анх удаа ажиллах хөндөж төөрөгдөхгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлж өгчээ. もう自動的に制御できると。マシンを自動的に。Японд талаар ингээд айгу олон компани ашиглаж байгаа 27 мянган компани. Тэгээд Монголд энэ удаад ер нь манай Монголын зам айгу муу байдаг тий. Тэр бүгдийн нэг үсний эцээр энэ программыг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байна гэж тооцоолоод энэ манай одоо энэ захирал Фукасава Коичсан авчирсан байгаа. Тэгээд энэ программын талаар нэг цогц систем байгаа. Энэ талаар өөртөө ингээд тендерийн материал бэлтгэхээс эхлүүлээд зураг төсөл боловсруулах, тэрийгэ тооцоолоод үр дүнийг гаргаад тэгээд цаашдаа бүр хянах тийм систем байгаа. Тэгээд ингэж энэ системийг нэгэн цогц оруулснаас одоо ингээд яг талбар дээр ажилладаг машин төхөөрөмжүүдийг одоо энэ мэдээллийг оруулаад нэгцэн журмаар ингээд бүр тэр үйл ажиллагаа гүйцэтгэх тийм боломжтой болж байгаа тийм систем байгаа. Программыг Монголд хэрэгжилж эхлүүлснээр стандартын баталгаатай замыг барих, мөн стандартын дагуу засаж янзлах гээд олон давуу талыг бий болгохоос гадна хөрөнгө санхүү, цаг хугацааг ч гэсэн хэмнэхэд ач тусаа өгөх юм байна. За манай компани бол одоо сүүлийн 10 жил Монгол улсын зам барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ энэ дээр ингээд биднээс бас ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй юмнууд асуудал зөндөө байсан. Энэ асуудлыг шийдэх арга гаргачлалыг бас дэлхийн дэвшилтэй улс орнуудаас хайж судалж өөрсдийнхөө хүч хөрөнгөөр ингээд судалсны үндсэн дээр авцмын одоо ассоциац үндэсний төрийн бос байгуулалттай хамтраад дээрээс нь авцмын газартай хамтраад ийм шинэ ажлыг удирдах, бодит ажил дээр удирдах, мөн ажил дээр гардаг хүндрэлүүдийг даван туулах. Дээрээс нь өнөөдөр манай улсад хамгийн их шаардж байгаа юм бол хурд. Дээр нь замын технологи чанарыг шаардж байгаа. Энэтэй уялдуулж энэ замын чанарыг хянах, хурдтай хийх нөхцөлийг бүрдүүлэх энэ шинэ дэвшил технологийн програмчлалыг оруулж ирж өөрийнхөө компанид нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Тэгээ биднээс өнгөрсөн жил нийслэл Улаанбаатар хотод бол Чингисийн өрнөшил нарны замтай холбох гэсэн 1.6 км замын ажил гүйцэтгсэн. Энэ замын ажилтны хөдөлмөр биднээс бас тодорхой төвшөнд туршиж байгаа. Энэ жил ахаад шинээр хавар хийгдэх, хөдөө орон нутгад хийгдэж байгаа, Хүсгэл аймагт хийгдэж байгаа замынхаа ажил дээр энэ яг системийг бүтэн бүрэлдэхүүнээр туршиж үзэж одоо хүний өвчин зүйлээс харьцангуй багасгаж ажлыг маш богино хугацаанд үр дүнтэй хийх юм технологи байна л гэж ойлгож байна. Энэ програм нь компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх ажлын явц, нөөцийг хянаж, ажлын явцад гардаг цаг хугацаа болон тоног төхөөрөмж, хүн, ачаавар, материалын өргөө зардлыг багасгахаас гадна тендерээс өмнөх ажлын ерөнхий хуваар төлөвлөгөөнөөс эхлээд гэрээ хийсний дараах төлөвлөгөө, ажлын хуваар, ажлын явц, гүйцэтгэлийн хөв буюу ажлын агц, гүйцэтгэж дуусгасан үеийн хяналт, ажлын үр дүнгийн үнэлгээнд чиглэсэн ажлын урсгалыг дэмжиж ажилдаг юм байна. Тэгэхээр энэ DigiSpart гэдэг систем бол ерөөсөө зам барилгын ажлыг тодорхой хэмжээгээр одоо машинууд дээр нь GPS тавиад тэр GPS-ээр хийгдэж байгаа ажлын энэ хэмжээд за ингээ явцдаг юм систем. Тэгээд тэр хийгдэж байгаа ажлыг одоо хийж байгаа оператор одоо бас тодорхой хэмжээгээр ямар зузаантай ямар одоо өндөртэй хийгдэх үү гэдгийг заагаад GPS-нээс мэдээлэл өөрөө оператор наваад тэр операторын хийж байгаа тэр мэдээлэл нь тодорхой хэмжээгээр одоо нэгдсэн пүүлтэн дээр очиж мэдрэгдээд мэдээлэл нь очоод ингээд нэгдсэн юунаас удирдах зохицуулаад явцдаг юм систем. Энэ бол ер нь бол компаниудын замын барилгын ажил хийж байгаа компаниудын дотоод хяналтад бол маш чухал систем байна. Өөрөөр хэлбэл одоо энэ нэг гэрээдрээр шороо тараалаа гэж боддог. За мөн эндүүгээр эндүүдлээ гэж боддог. Тэр болгоныг очиж өөр баг очоод тусгай одоо
багажаар хэмждэг бол энэ систем өөрөө шууд тэрийг одоо ямар хэмжээтэй хийгдэв, ямар одоо чанартай болов гэдгийг шууд өөрөө одоо мэдээллийг аваад тэгээд дамжуулцдаг. Тэргээр нь бол тодорхой нөгөө инженер техникийн ажилтнууд тодорхой байранда байж байгаа. За энэ ажил нь ингэж хийх гэж байгаа юм, чанар нь юм явж байгаа гэдэг ингээд хийгддэг ийм систем. Тийм учраас ялангуяа энэ компаниудын дотоод хяналтад бол маш чухал ач холбогдолтой. Энэхүү програм Монголд нэвтрснээр гүйцэтгэгч болон гүйцэтгүүлэгч талын хооронд ямар нэгэн зөрчил гарахгүй бөгөөд стандартын дагуу гүйцэтгсэн зам барилгын их усүрийг энэ програм бий болгох нөхцөлийг бүрдүүлж өгөх юм байна. Пүрэвгаргийн орой мэдээллийн хөтөлбөр үзэгчдэнд ашигтай хэрэгтэй мэдээллийг дуулгах бизнес мэдээгээр үргэлжлэн хүрэх болно.